Та маш хэрэгцээтэй, маш сонирхолтой YouTube-ийн контент бичлэг болоод 2-оос 3 цаг магадгүй түүнээс ч урт болоод та үзэж чадахгүй хойшлосоор байна. Аль эсвэл та сонирхолтой нийтлэл контентуудыг вебсайтаас эсвэл сонирхолтой мэдээлэлтэй PDF файл тоолоод хараахан түүнийг уншиж, судалж танилцж амжааг байна. Сайн байцгаана уу? Сарвал контент тавтаа морил. Өнөөдөр би Gemini, Claude, ChatGPT гэх мэт хүмүүсийн өргөн хэрэглэдэг AI-уд дээр өдөр тутмын амьдрал дээр хэрхэн үр бүтээлчээр ашиглаж цаг хугацаа болон бүтээн хэмжээ нэмэгдүүлэх тал дээр хэрэглэж болохгүй usage буюу хэрэглэх аргуудыг цуурлаар зааж оруулсараа холно. За Gemini-гийн цуврал контент, ChatGPT-гийн цуврал контент, Claude-ийн цуврал контент гэх байдлаар оруулаад явах болохоор та суугаад дагаад за энэ контенттай хамт байгаа та өдөр тутмын амьдралдаа тэгэхээр аргуудыг маань хэрэглээд цаг хугацаагаа хэмж ажил амьдралаа улам бүр хөнгөвчлөрөө гэж хэлмээр байна. За тэгээд өдрөө бичлэгт оръё. За бичлэгт орохын өмнө манайх нэрээ subscribe-аад арчаарай. За өнөөдрийнхөө бичлэгээр бүгдээ Gemini дээр байдаг шинээр саяхан нэмэгдсэн байгаа. Хэрвээ та сонсож бол notebook LM гэдэг зүйл байдаг. За тэр маань ингээд Gemini дотроо ингээд ороод ирсэн байгаа. Түүнийг ашиглаад бүгдээ одоо хэрхэн одоо хүссэн YouTube-ийн бичлэг болно. За хүссэн гоё нийтлэлүүд, PDF файл болно. Тэдгээр урт хэмжээтэй файлуудыг хэрхэн ингээд AI-ийн тусламжтай Gemini-гийн одоо notebook гэдэг энэ хэсэг рүү ороод урт бичлэгийг тэр ч гэсэн сонсохгүй, урт нийтлэлийг тэр ч гэсэн уншихгүйгээр өгч байгаа тэр гол үндсэн санаануудыг хэрхэн ингээд товчлуулж гоё ойлгомжтойгоор энгийнээр авах вэ гэдэг тийм гоё аргыг зааж өгөх болно. За бүгдээ эхлээд Gemini руу орчих хэрэгтэй. Gemini руу ороод энд new notebook гэсэн хэсэг байгаа. Энэ рүү дарж орно. За тэгэхээр энэ дээр бүгдээ энэ шинээр нээж байгаа notebook-ийнхаа нотуудад нэр өгөх хэрэгтэй. За би одоо нэр эхлээд бүгдээ юу яа? YouTube-ийн нэг хоёр бичлэг дээр эхлээд туршиж үзье. Тэгэхээр би нэг одоо YouTube товчлол гэж нэрлэжээ. За YouTube товчлол гэж нэрлэжээ. За тэгээд энэ сум дээр дараад за тэнгууд нэг ийм хэсэг гараад байна. За энд харагдаж байгаа нь Ads Source гэх хэсэг дээр болохоор одоо бүгдээ тэр YouTube-ийн бичлэг болон бусад одоо их сурвалж дээр байгаа мэдээллүүдээ ийшээ оруулж өгч болдог. За Ads Source дээр дараад оръё. Тэнгууд энэ дээр бүгдээ upload files гэдэг компьютероос ямар нэгэн файл апплод хийж оруулж болно. За add from drive гэдэг Google Drive-аас шууд ингээд файл оруулж болно. За add website гэдэг. За энэ вебсайт дээр болохоор за YouTube-ийн линк байж болно. За өөр ямар нэгэн тийм сонирхолтой нийтлэл бичсэн вебсайтуудын текст мэдээлэлтэй тэр текст мэдээлэлтэй вебсайтыг хаягч байж болно те. За тэгээд copy text уу энэ дээр болохоор та эсвэл урт тэр текст мэдээллийг урт текст мэдээлэлүүд тэр чигээр ингээд копидод оруулж иж болно. Тэгэхээр өнөөдөр бүгдээ за энэ YouTube-ийн нэг жишээ авч үзье. За add website гэдэг ороод энэ дээр бүгдээ Tech Worm гэдэг энэ Монгол юм YouTube сувг байна. За Google жинхэнэ галзуу AI дүүрэн ивент хийлээгээд за саяхан бас 6 сар байсан нэг Google-ийн ивентийн талаар одоо энэ хоёр залуу ингээд подкаст хийсэн байгаа. За энийг бүгдээрээ гол үндсэн санаануудын за подкастын үтсэх юм бол одоо 30 минут дуустал байна. Тэр чигээр нь сонсох одоо боломжгүй байгаа бол за энэ хоёр залуу подкаст дээр юуны талаар ирснийг ингээд товч ойлгомжтойгоор ингээд гол санаануудыг ингээд олж мэдээ яг гэвэл бүгдээ одоо энэ зүйлийг ашиглаж болно шүү дээ. За ингээд YouTube-ийн YouTube линкээ тавиад ингээд хуулаад оруулаад ирсэн. За энэ хоосон хар хэсэгтэр нь одоо маус нэг яриад ороод за энийг алгуулгач. За энд ингээд файлаад болоод авсан. Одоо энэ үндс нь одоо тэр source файл оруулаад ирсэн. Тэгээд за энэ мэдээлэлээс одоо яг энэ Gemini-аас та юу хүсэж байгаа те. Энэ мэдээлэлс би юуг мэдмээр байгаагаа ингээд бичээд юу ч биш болно да одоо хүснээрээ те. За тэгээд миний хувьд болохоор энэ үрдчлэл нэг ийм байдлаар нэг prompt бэлдээд бичсэн байгаа. Мэдээж та заавал яг энийг дуурайлгаж ингээд алавгүй. Гэтэ энэс санаа аваад өөрийн хүснээр имжлэхээс та яг ямар зүйлийг мэдмээр энэ те. Юуг одоо танд гаргаж өгөөсөө гэж хүсэж байна те. Тэрийгэ бодож байгаа та ингээд өөрөө бас ингээд prompt бичиж болно шүү дээ. За миний хувьд болохоор ингэж бичиж өгсөн. За чи бол мэдээллийг маш өндөр түвшинд сэгчилж хураангуулдаг мэргэжлийн шинжээч бөгөөд аналитик туслах юм аа. За энэ YouTube бичлэгийг маш анхааралтай бүрэн гүйцэж шинжилж дараах шаардлагын дагуу монгол хэлээр тайлбарлаж өгнө. Бичлэгийн гол санаа чухал контекстуудыг огт орхигдуулж болохгүй гэх. За шаардлага нь болохоор бичлэгийн үндсэн зорилго ерөнхий сэдв эхний хоёр өгүүлбэрт багтаан тодорхойлох. За ерөнхий үндсэн агуулгыг маань ингээд хоёр өгүүлбэрээр эхлээд надад өгнө шүү дээ. Дараа нь болохоор бичлэгээс хамгийн чухал үндсэнтэй 5 гол санааг ялган авч тус бүрийн багц зүгээр маш ойлгомжтой гүнзгийрүүлэн тайлбарлах. Зүгээр нэг нэрлэх биш яг юуны тухай эснийг тодорхой бичиж өгөх гэсэн юм зааж өгсөн маань. За энэ дээр хэрэг бичлэг дотор бодит жишээ, тоо, баримт эсвэл хэрэгжүүлж болох алхмууд гарсан бол итэдгэрийг тусдан тэмдэглэж харуулах гэдэг. Ийм хүсэлт одоо сая өгсөн source файлаас маань шүүгээд надад харуулад өгөөдгөө гэдэг. Ийм хүсэл өгсөн маань. За одоо бүгдээ submit хийсгэлээ дараад бидэнд ямар хариу үзүүлэх нь сайн нэг хутсангүй нэг 5-10 секунд тосно ингээд гараад. За дээрх бичлэгийн агуулгыг бүрэн гүйцэж шинжилж дараагийн шаардлагын дагуу бэлтгэсэн хураангуй хөрж байна. Үндсэн зорилго ба ерөнхийдөө энэхүү бичлэгийн хаврын үйлдвэр технологийн салбарт болж томоохон үйл явдлууд тэр дундаа Google-ийн хөгжүүлэлтийн арга хэмжээндээр танилцуулсан хиймэл оюун ухааны шинжилтүүдийг томлон хөрөх зорилготой. Үүнээс гадна автомашины салбарын шинж сонин болон сошиал медиа тэр дундаа Instagram платформ хүний сэтгэл зүйн үзүүлэлт нөлөөлийн талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлжээ гэнэ. Энэ дээр одоо яг тийм зүйлүүд байгаа болоо за би бас Instagram энэ байгаа л юм те. Яг бүрэн үзэг болохоор би ясаа мэдгүй ямар ч гэсэн ийм бичлэгийн талаар ингээд надад хүсэлтийн манд аваа ингээд юу гаргаад өгсөн маань за уншээ. Google-ийн хиймэл оюун ухаан галзуу өсрэлт
Google-ийн арга хэмжээ үндсэндээ тэр чигтээ Gemini буюу хэмд оюуханы ивент болон хуурч шинээр танилцуулсан Flash 3.1 загвар нь өмнөх хөлбөрүүдээс 3-4 дахин хурдан ямар ч гацалдгүй хайлтын систем шиг ажилладаг болсон байна. Энэ Omni буюу бүх зүйлгээ судахтаа мультимодел загвар зөвхөн текстээр хийж зарлагдахгүй зураг болон бичлэгийн хооронд хөрвүүлэх жишээ. За ингээд надад болохоор ингээд гол тэр 5 миний шаардлагын дагуу гол юмнуудын имжлэгтэй гарч байгаа гол зүйлүүд ингэ гараад ирсэн шүү дээ. Бодит жишээ тоо баримт мэдээллүүдийг за Gemini-гийн одоо энэ дээр дурдгдсан имжлэгтэр болохоор Gemini-гийн Pro нь болохоор $20 хэвээрээ байгаа маань. За Gemini Ultra сарын үнэ нь болохоор $250-оос $99 болж буурсан байгаа маань. За Gemini Plus сарын $8 үнэтэй шинэ багцаас гарсан юм байна. За энэ видеон дээр болохоор тийм мэдээлэл байгаа юм шүү дээ. За Google-ийн Book гэдэг юм байна. Ийм автомашины салбарын мэдээлэл, маркетинг ба хүний анхаарал хуваарлт гэдэг иймэрхүү гарсан юм байна. За хэрвээ яг энэ зөв ажиллаж гинөө яг буруу мэдээлэл гаргаад байна гэдгийг бүгдээрээ мэдээж эхний ээлжинд зүгээр нэг өөрөө одоо энэ бичлэг дээр өсөж байгаа шүү дээ. Энэ бичлэгийг нэг удаа 30 минутыг үзээд өөрөө үзээ шалгаж болно шүү дээ. За тийм болохоор бүгдээрээ өнөөдөр байгаа хэсгийг зүгээр энэ бичлэгийг үзэж шалгаж байгаа л. За тэгээд дараа нь өөрөө ингэ дуртай зүйл ямар ч юм дээр энийг ашиглаж болох нь байна. За би одоо энэ дээр нэг гадаад англи хэлтэй бичлэгийг үзье л да. Англи хэлтэй бичлэг яах нь. За тэгэхээр дахиад би new notebook гээд ингээд нэр өгөөд YouTube. Тэн чин юуны талаараас нь cloud skill-ийн талаараас нь YouTube skill гэл ямар ч нэр өгч те. Дараа нь таваараа санаж байхаар бол ямар ч нэр өгч. За ad source гэсгээр одоо ad website дээр би одоо сая англи хэл дээр имжлэгнээ cloud skill гэдэг зүйлийг тайлбарсан шүү дээ. Энэ cloud skill-ийн талаар нэр би бас тайлбарсан бичлэг хийсэн байгаа шүү. Энэ дээр гарч байгаа юм бичлэг да. Сонирхоод үзээрэй миний. За тэгэнгүүт за энэ маань оролцсон байна. Одоо энэ дээр би нэг prompt авчид уулаад авчи. Тэгээд дараах шаардлагыг монгол хэлээр тайлбарлаж өгнө гэсэн байгаа те. За одоо энэ маань ямар үр дүн гарах нь хараа бүгд. Одоо сая англи хэл дээрх юм YouTube-ийн бичлэг шүү дээ. Тэгээд энийг одоо бүгдээрээ бас хэрвээ хэлний бэрхшээлээс одоо за энэ заавал англи хэл гэхгүй ямар ч хэл дээр бичлэг байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ миний YouTube бичлэгийг ажиглаж гарч ирсэн шүү дээ. Энэ бол ямар ч хэл дээрх бичлэг байсан. Түүнийг одоо бүгдээрээ шууд ингээд энэ рүү оруулаад өгөхөд энэ манай өөрөө ингээ монгол хэл дээр бидэнд хариу гараад өгнө шүү дээ. За энэхүү YouTube бичлэгийн дэлгэрэнгүй шинжилгээ хурангуйг шаардлагатай монгол хэлээр бэлтгэх үндсэн зорилго болон сэдв. Энэхүү видеонд cloud хэмэд оюуханы хамгийн хүчрэх хэрэгслүүд нэг болох skill-ийг хэрхэн тохируулах үүсгэх болон аюулгүй ашиглалаар ингээний тайлбарсан зааварчилгаа юм аа. За энэ бичлэг бол тийм байна те. Skills буюу чадварын мөн чанарын түүний давуу тал уг хэрэгсэн cloud-д нэг удаа өгөөд бүрэмсэн сануулгад тусгай зааварчилгааны багц юм аа. Хэрэг үүнийг ашиглахгүй хэрэглэгч имэйл өгч хүний санал бэлтгэж тогтмол гэдэг ажлуудаа уг өнгөөс албасыг үргэлж шинээр зааж өгөх шаардлагатай болдог. Олон тооны чадвар агуулсан ч cloud зөвхөн шаардлагатай үед нь ачаалдагдвал системийн хурдад нөлөөлдөггүй. За ингээд skill creator гэдэг юм cloud-ийн бэлэн сан болон plugin-ууд гэдэг юм 3 дахь талын чадварын аюулгүй байдлыг ханга алтан дүрм болон үнийн нөхцөл гэсэн. Иймэрхүү гол 5 санааг эндээс надад гарч өгсөн байна. Бодит жишээнд бол хэрэгжүүлж болох алхмууд гинэ. За пиццаны газар ийм жишээ бичлэгдээ дурддаг байгаа юм байна те. За та энэ хэрвээ энэ YouTube гэсэн энэ дээр ночих юм бол ингээд бичлэгэн дээр одоо ингээд энэ зүйлийг ярьсан тэр хийсэн байгаа эсгийг одоо ингээд Demeco let's say that you own pizza shop гэдэг ийм өгүүлбэрүүд ийм текстүүд бол гарчлаа юм байна л да. Тэдгэрийг нь бас ингээд энд давхар яг ийм бичлэг яг энэ хэсэг дээр энэ дээр байгаа шүү гэдэг харуулдаг байгаа. За тэг хэрэгжүүлж болох алхмууд нь гэх юм бол одоо энэ дээр энэ бичлэг дээр болохоор бэлэн сан руу нэвтрэх, за код ажиллуулах эрхийг нээх ийм зүйлүүд имжлэгтээ зааж өгсөн юм байна. Тэ тэрийг бас бид нарт ингээд харуулж өгсөн байна. За бүгдээрээ юу нэг туршаад үзчихье. За өөр файл, за new notebook гэж ороод PDF файл нэг туршаад гэдэг үү. PDF файл гэд нэрлэжээ. За тэгээд энэ рүү орлоо. За би энд нэг YouTube нэг PDF файл байгаа. За тэр бол cloud-ийн cowork гэдэг зүйлийн талаар англи хэл дээрх юм материал байгаа. Ийм. За тэгээд эндээс одоо бүгд энэ дээр болохоор ингэ чинь би одоо за чи бол мэдээллийн өндөр түвшний зэгцэлж гээд эндээс бүгд одоо энэ YouTube бичлүүсэ. За энэ PDF файл гэж тийм энэ PDF файлыг маш анхааралтай бүрэн гүйцэд шинжилж дараах шаардлагын дагуу монгол хэлээр тайлбарж өгнө. PDF-ийн гол санаа. За ингээд яг өмнөх фронтод би ингээд хэлсэн фронтоо ингээд өөрчлөөд янзчлаа тий. Тэгэхээр та энэ дээр заавал юм байх хэрэг шаардлагагүй шүү дээ тий. За энэ PDF файл дээр юуны талаар өгөөж байна. Чи надад гол агуулгыг товч тодорхой тайлбарлаад өг гэдэг энгийнээр ингээд бичсэн ч болно шүү дээ. Энэ бол янз бүрээр та асуугаад үзэх хэрэгтэй нь бол энэ PDF-ээс ямар зүйлийг олж мэдээ байна, яамаар нь тий. Ямар байдлаар асуулаар нь болохоор тэргээд өөрөө хөсдөр ингээд бичиж болно. За өмнөх юугаа ингээд энэ prompt-ын бичлэгийг PDF гэж өөрчлөө зүгээр юм шүү дээ. Одоо надад ямар хариулт өгнө хасдаг. 1 2 3 4 5
5-6 секунд. За мэдээллийг маш өндөр түвшинд засаж хоронгол мэргэжлийн шинжээчид таны ирүүлсэн Cloud Cowork төрлийн гараа авалгыг гүн гүйцэтгэл дараах хоронгол үлдэхлээ. Энэхүү гараа авалгын хэрэглэгчийн компьютер дээрх дотоод файл болон ажлын аппликейшнүүдэд шууд холбож олон алхамтай албаар бие даан гүйцэж чадвартай Cloud Cowork хэрэгслийн үйл ажиллагаа давуу талыг танилцуулах зорилготой бүтээгдэхүүн үндсэн сэдвэн мэдээлэл зөвлөх механик ажлуудыг автоматжуулснаар мэдлэгийн ажилтнуудын өдөр тутмын ажлын бүтээмжийг шинэ түвшинд гаргах чиглэсэн байна. Хамгийн чухал 5 гол санаал ажил гүйцэтгэх чиглэсэн агентлагийн систем Cloud Cowork зөвхөн асуултанд хариулт уламжлалт чатботоос ялгаатай бөгөөд хэрэглэгчийн өмнөөс файл унших, бичих ажлын аппликейшнийг ажиллах бүрэн бодит үр дүн гаргах зорилгоор бүтээгдсэн. Дотоод орчин болон Cloud аппликейшнтэй шууд ажиллах чадвартай. За ийм зүйлүүдийг ингээд ийм зүйлүүд гаргаад өгсөн ч тийм. Одоо сая бол ингээд ийм урт англи хэл дээрх ийм файл байсан. Тэгээд энийг уншихад ингээд хэрвээ хэлний бэрхшээл бол эсвэл ямар нэгэн байдлаар ингээд төгтөө санагдаж байвал ингээд эндээс ингээ хурангуулаад гол зүйлүүд нь болоод бичнэ шүү дээ. За өнөөдрийн бичлэг маань юм байлаа. Gemini-гийн одоо notebook гэдэг зүйлийг ашиглаад бүгдээрээ энэ бас notebooks гэдэг энэ хэсгийг ашиглаад бас өөрийнхөө тэр хүссэн нийтлэл хүссэн бичлэг тэр бичлэг маань нийтлэл маань ямар хэл дээр байх нь хамаагүй бүгд монгол хэл дээр ингээд гол агуулга гол одоо тэндээс мэдж болох зүйлүүдийг энэ notebook-ийн тусламжтайгаар ингээд гол агуулга гаргуулад аваад тэгээд бас өөрөө ашиглаж болох нэ. Энэ нь маш их цаг хугацаа болон бүтээмжийг бас тэр маш урт бичлэгийг та үзээ суух тэр цаг хугацаа хэрвээ байхгүй бол тэр урт нийтлэлийг уншаа суух цаг хугацаа байхгүй бол гол санаануудыг маань ингээд танд маш тодорхой ойлгомжтой гаргаад өгч байна. За мэдээж та хэрвээ ингээд эхлээд шалгаж үзэх хэрэгтэй те өөр ямар нэгэн бичлэгийг үзчихэд тэр бичлэгийг ингээд энэ рүү оруулаад эсвэл өөр ямар нэгэн нийтлэл уншичаад тэрийг энэ рүү оруулаад эсвэл тэр өөрөө PDF файлаа бүх мэдээлэл агуулгыг мэдж байгаа PDF файл оруулаад үнэхээр болж байгаа үнэхээр танд яг өөр ашигтайгаар ингээд танд хариулж чадж гэнэ гэдгийг нь та өөрөө шалгаж үзэх хэрэгтэй те. За би бичлэгийг ихэнх хэлсэн. За цаашдаа би Gemini одоо Cloud ChatGPT гэх мэт одоо монголчуудын маань ингээд хамгийн түгээмэл хэрэглэж байгаа одоо ингээд эдгээр гол AI-уудыг би ашиглаж болох тэр гоё ашиглаад за эдгээр AI-уудыг ашиглаад бас өдөр тутмын ажил амьдрал за контент үтэл бол контент үтэй те багш бол юу гэдэг та ямар мэрэгчлээ ч ба тэр мэрэгчлээ ингээд өдөр тутмын амьдрал дээр ашиглаад цаг хугацаагаа бүтээмжээ те цаг хугацаагаа хэмнэж бүтээмжээ нэмэгдүүлэх тэр арга барилуудыг бас ингээд цаашдаа ингээд цуурлаар заагаад явах болно. За ChatGPT дээр ийм арга барил байна. Ингэж ашиглаж болох юм байна те. Gemini дээр ийм зүйлүүд юм байна. Энийг ингэж хэрэгжүүлж болох юм байна. Cloud дээр ийм байт юм шүү. Энийг ингээд цаг хэмнэхэд бол бүтээл байхын тулд энийг бас бид ингээд ашиглаж болох юм шүү гэдэг байдлаар юм. Хөнгөн байдлаар за өөрийнхөө сурч мэдээд олж мэдсэн зүйлүүдээ бас олж судалж агаад тэгээд би ингээд заагаад явах байгаа. Тийм болохоор та суугтай хамт байгаад голон та нар маань бас subscribe дараараа тэгээд нийт үзэж байгаа хүмүүсийн маань ердөө л ингээд 4-5% subscribe дараад ихэнх нь үзчихэд ингээд гараа явчихсан шүү. Тийм болохоор subscribe дарчих юм бол ингээд одоо би цаашдаа цуврал контент зүйлүүд хийж байгаа учраас ингээд танд ингээд subscribe дараад тэр хонхоо дарчих юм бол танд ингээд шинэ бичлэг орох болгоно шууд хамгийн түрүүнд танд мэдээлэл очно гэсэн. Тэгээд та ингээд мэдээлэл сонсохгүйгээр энэ бичлэгийг маань үзээд бас судлаад суралцаад бас яг ажил амьдралдаа өдөр тутамдаа хэрэглэж сураарай гэж хэлмээр байна. Тэгээд хамтдаа суралцаа явуулцгаая. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая.